Уулуурхай бол эдийн засгийн гол хүч гэж тодорхойлж байсан ч төгс соёлоо хамгаалах байгаль орчны тэнцвэрт байдлыг хангахаар урт нэртэй хуулийг санаачлан баталсан. Тодорхой хэдэн бүс нутгийг хамруулсан боловч эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалan хэсэгчлэн олборлолт явуулах эрхийг олгож байсан. Тэгвэл газрын алтны үндсэн ордыг төрийн эзэмшлийн хувийг ашиг малтмлын хуульд заасан дээд хэмжээ олох 34% байхаар тогтоож, мөн тус хуульд заасны дагуу 34%-ийг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмлын нөөц ашигласны тусгай төлбөрийг 3%-аар оруулж төлөхөөр хилэлцээ хийж ирсэн. Газрын алтны үндсэн орд нь 50 тонн баталгаад 26 тонн тодорхой нөхцөлд үр ашигтай алтны нөөцтэй ашиглалтанд ороход бэлэн болсон гэж үзэж байгаа юм. Яг одоо нөгөө олборлолт хийх гэдэг талбай чинь ноён уул маань 100% талд юм да. Тэгээд тийшээ шулуун шугамаараа агаарын шулуун шугамаараа бол 3.8 байна км зайтай. Тэгэхээр бол тэнд ерөөсөө шууд юу гэдэг дээр олборлолтод бол өртөхгүй. Тэгэхээр одоо хамгаалтанд юу аваад байгаа чинь тэр одоо ашиглах гэдэг тэр стратеги ордын хойд хилээр нь хойш аваад байгаа. Тэгэхээр уулаа оруулаад авчихна. Тус ордод 9 жил уурхай холбоорлолт 10 жил үйлдвэрлэл явуулахаар болсон байна. Үйл ажиллагааны нийт зардал нь 1026.2 сая ам.доллар гэж тодорхойлсон. 1762.2 сая ам.долларын борлуулалт хийж 433.6 сая ам.долларын татвар төлбөр хураамж төлөх ба 1000 орчим ажлын байр бий болгоно гэж үзэж байгаа юм. Тэгэхээр тэр үйл ажиллагааны зардал дотор бол татварч нь байхгүй байна шүү. Үйл ажиллагааны зардал гэдэг дотор тэр тээвэрлэлт, олбоорлол, аваачаа баяжуулах, за тэгээд тэрнтэй холбоотой байгаль орчныг хамгаалах, хаягдлын аж ахуй гэх мэт энэ юу маань өөрөө орд маань өөрөө сульфидийн хөдөртэй учраас сульфидийн хөдрийг эхлээ эсэлдүүлэх биоксын үйлдвэр гэх мэтээр ингээд бас бороогийн одоо ордыгоо бол бас арай онцлогтой хөдөртэй. Тийм ч учраас тэр түрүүн бас өөрөө хүмүүсээс их олон хүмүүс яриад байгаа тэр нэг арсеник буюу хүнцлийн асуудалч ярьдаг. Тэгэхээр сульфидийн өдөр гэдэг юм маань өөрөө тэр арсеник үхэр агуулсан тийм ч болов байгаа юм шүү. Тэгэхээр энийг одоо задлахын тулд эхлээд одоо тэр бактери яриадаг буюу тэр биоксын үйлдвэр гэдэг юм байгуул тэнцэн яах. Тэгэхээр зардал бол өндөр байгаа. Газрын тухай хуулийн 16 дугаар төлийн 1-р хэсгийн 1-р заалтад заасан газрын тусгай хамгаалалтанд улсын их хурлын тогтоолоор авах хэрэгцээ үндэслэл байдаг. Тосон бомбын нурууг улсын тусгай хамгаалалтанд авахаас өмнө бэлтгэл ажлыг хангах үүднээс тухайн бүс нутагт олгогдсон ашигт малтмлын тусгай зөвшөөрлүүдийн асуудлыг цэгцлэх хэрэгтэй болсон. Ашигт малтмлын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн засгийн газрын тогтоолоор нөөцөд авсан. Нөөцөд авснаар тухайн талбай олгогдсон ашигт малтмлын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааг хязгаарлаж байгаа юм. Тосон бомбын нурууг улсын тусгай хамгаалалтад авсан ч тухайн бүс нутагт олгогдсон ашигт малтмлын хайгуулын 7 тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд засгийн газраас нөхөн төлбөр олгох эсвэл ашигт малтмлын тухай хуульд заасны дагуу өөр газар тусгай зөвшөөрөл олгох шаардлага гарч байгаа юм. Тиймээс тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой нөхөн төлбөрийн асуудлыг шийдсэний дараа тосон бомбын нурууг улсын тусгай хамгаалалтанд авах боломжтой болно. Хамгаалалтад авсан газар нь уулуурхан ашиглалтанд явуулахаар болоод байгаа газар шиг тодорхой хугацаа заадаггүй учраас дахин хайгуул олборлолтын зөвшөөрөл олгох асуудал үүсэхийг үгүйсгэх аргагүй болж байгаа юм а.